Энэ венис судас нь таны шулуун гидсэнд байх юм бол тухайлах юм бол таны шулуун гидсний шамбармын заглаан дээр явагдах юм бол энийгээ бид нар шамбарм гэж хэлээд байгаа. Шамбарм бол өөрөө бие даасан өвчин биш, бусад өвчлөлүүдийн үр дагавар байдаг. Тухайлах юм бол бидний зүрх судасны тогтолцооны үйл ажиллагаа доголдож байвал шамбарм үүсэх нөхцөл нь бүрэлдэж үр дагавар нь болж гарч болно. Яагаад тэгэхээр шамбармын зангилаа бол өөрөө бидний венис судас байгаа. Тэгэхээр судас дотор цус гүйж байгаа, тэр цусны урсгал, цусны эргэлт зогсонгосноос болоод тэнд зангилаа томрох, зангилаа өргөсөх ийм байдал хүрдэг. Тэгэхээр бид нар зүрх судасны үйл ажиллагаагаа хэвийн болгож өгч чадсанаар шамбармын асуудлыг цааш нь хөндрүүлэхгүй байх бүрэн боломжтой. За цусны эргэлт гэхээр би та бүхэнд нэг товчхон зүйл хэлье. За зүрх судасны систем гэхээр бид нар зүрх, цус, судас гэсэн гурван зүйлийн тухай ярьж байгаа. Судасаар цусгүй тэр цусыг шахахын тулд зүрх өөрөө шахуурга болж байгаа. За тэгвэл бидний зүрхнээс эд эс рүүгээ шимт хижээл хүчил төрөгч агуулсан байгаа тэрхүү цусыг тээвэрлэхэд тараагуур судас буюу артерийн судас бол оролцдог. Зүрх маань маш том шахуурга. Дээр нь бидний артерийн судас бол өөрөө булчин давхархтай. Тэр булчиных нь бас тодорхой давтамжтай лугших хөдөлгөөнөөр бидний цус бол эдис хуруу гарын үзүүр хүртлээ бол тараад буцаад тэндээсээ зүрх рүүгээ ирэх ёстой. За тэгвэл буцаж эдисээс зүрх рүү очиход дамждаг тэр судас нь болохоор хураагур судас буюу венин судас гэж байгаа. За тэгэхээр венин судасны хувьд бол артерийн судаснаас юугаар ялгаатай байдгүй гэхээр нэгдүгээр хөндлөн огтлын талбай буюу цус урсаж байгаа тэр хэсэг нь нөгөө артерийн судснаас арай чөлөөтэй том байдаг. За нөгөөдөгөр судасны хан нь болохоор өөрөө тийм хүчтэй булчин давхаргагүй учраас түүнд цусаа дээш нь алтахгүй өгсүүлээд дээр нь бидний биеийг бидний биед байгаа бүх эд эс болгоныг дэлхийн өөрөө доош нь татаж байгаа учраас дэлхийн таталцлын хүчийг давахын тулд венис судасны хананд хавхлаг гэж байдаг. Тэгэхээр тэр судасны хавхлаг нь хэрвээ гэмтчих юм бол тэр цусаа доош нь алдаад байдаг. Дээш нь зүрх рүүгээ шахах үед хараад буцаж доошоо сөөргөө үсгээд байдаг. Тэгэхээр сөөргөө гэдэг чинь буруу урсгал үүсхийг л хэлээд байгаа шүү дээ. Тэгвэл венис судасны хувьд буруу урсгал буюу сөөргөө үүснэ гэдэг нь дээшээ өгсөх ёстой цус нь доошоо алдаад байгааг л хэлээд байгаа. Тэгвэл энэ цус нь доошоо алдж байгаа энэ процесс нь бидний хөлийн судасанд явагдах юм бол энийг бид нар хөлийн судасны венис судасны өргөсөл гээд өвчний нэр өгчөөд байгаа. Тэгтэл энэ маань бас л зүрх судасны асуудалтай холбоотой л үр дагавар явж гин гэсэн үг. Тэгвэл хэрвээ энэ венис судас нь таны шулуун гидсэнд байх юм бол тухайлах юм бол таны шулуун гидсний шамбармын заглаан дээр явагдах юм бол энийгээ бид нар шамбарм гэж хэлээд байгаа. Тэгэхээр бид нар зүрх судасны асуудалтай холбоотой учраас бид нар шамбармын асуудлыг зохицуулахын тулд таны бусад эргэтэн тогтолцоо буюу яг саяны ярьсан жишээн дээр бол таны цусны хэвийн байна уугүй юу? Судасны хан уян хатан байна уу? Хавхалгууд нь хэвийн ажиллаж байна уу? Энэ бүхэн нь өөрөө шамбарм нөлөөлдөг, шамбарм үүсэх нэг нөхцөл болж байгаа.